Нямдар шуудлын сайд болоод цагдаагийн ерөнхий газар руу энэ хэргийг авсан байна. За ингээд буцаад энэ хэрэг дахиад 2006 онд ажлын хэсэг нь цагдаагийн ерөнхий газар, тагнуулын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг болоод одоо 2 сая байхдаа ажлын хэсгийг шинжилсэн байдаг. Ингээд буцаад цагдаагийн ерөнхий газрын мэдлэг энэ хэргийг 2007 оны 1 сарын 22-нд мөн буцааж өгсөн байна. Мөн хөргөл сайд болсон. За мөн хөргөл сайд бол ойлгомжтой. Нямдарч сайдтай дэд сайдсэн удаа хугацаанд хамтран ажиллаж улс төр хамт явна тийм ээ. Ингээд дахиад цагдаагийн ерөнхий газар руу энэ ажлын хэсгийг ингээд өгөөд явсаар байгаад хамгийн сүүлд энэ дандаа нямдорч дандаа цагдаагийн тагнуулаас салгасан байдаг байхгүй ажлын хэсгийг. За ингээд хамгийн сүүлд 2015 онд улсын ерөнхий прокурорын газар, агуулгын тэмцэх газар, тагнуулын ерөнхий газар, цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Тэгэхээр би юу хэлэх гээд байна гэхээр энэ ажлын хэсгийг ингэж өмүүлдэг, энэ ажлыг явуулахгүй байх талаас нь энэ хүн бол ингэж ямар санаа зорилготой гэж би мэдэхгүй. Гэхдээ бол одоо дахиад энэ юм руу орж байгаа. Аюулгүй зөвлөлийн зөвлөмж байдаг. Энэ ажлын хэсгийг тогтвортой ажиллуулах мэргэжлийн улсуудыг энэ ажлын хэсгээр тогтвортой ажиллуулах аюулгүй зөвлөлийн зөвлөмж байгаа. Ингээд өөрөөр хэлбэл энэ нямд орж гэдэг хүн сайд болохоор нийтдээ энэ ажлын хэсэг 4 удаа тараасан байна. Энэ доор тооноо 32 албаа хаагчийг сольсон байгаа энэ ажлын хэсгийг. Өнөөдөр бид захиалагчийг ярьж байна. Захиалагчийг тухай асуудлууд яригдж байгаа. Яг энэ цаг мөчид тэгэхэд улс төрийн зорилго шүү. Дахиад хэлье. Улс төр болон бусад зорилгоор цэндийн нямд орж бол одоо нөлөөлж байна. За өмнө энэ хүн бол сайд байхдаа юу хийж исэн? Сайд болохоор яадаг вэ гэж нэг асуудал. Сайд болохоор энэ хүн энэ тагнуулын байгууллага шууд орж ирсэн. Өөрөөр хэлбэл энэ хүн яаж оролцох вэ гэхээр өөрөө бос биш ч гэсэн хэн нэг нь өөр ямар нэгэн ишүүдээр хууль санаачлуулна, өргөн байрна. Энэ байгууллагын эрх мэдэл бүх юм руу халтж ирдэг. Хууль зөрчдөг өөрөө. Энэ хүний үед Эрдэнэтийн асуудлаар одоо дорилгожөө 860 мянган доллар хаа би санахгүй 860 мянган долларын асуудалд ороод тэрийг энэ хүн сайд байхдаа бас хуулийн байгууллагт нөлөөлж тэр хэрэг замхарсан та нар мэдж байгаа. Дараа нь зөв жишээ болгож шүү дээ бид тэр зөндөө юм яриад алтангийн хэрэг байна. Алтан ахуугийн хэрэг. Бүхэл төр байгууллагын бүтэн материалыг авч шатаацсан. Эцсийн тогтоог боолсон. Ийм хэрэгүүд бас л одоо тухайн үеийн нэгтэр дарга нэгтэр хоорондоо ярьж ирсэн. Өөрөндөө дуудаад дарамтлаад энэ хэргийг хаагээд ах юм цайд баслаа. Иймэрхүү юмнууд бол одоо үлхэн гарч эхэлнэ. За тэгэхээр энэ нямд орж ирж хүн маань ер нь ямар учиртай юм бэ гэж. Энэ хүн бол алтан уяг дорилгож өгсөн юм маршруттай үлгэл өөрсдөө дорилгож өг алтан уяг. Энэ бүлэглэл бол бас хүчтэй, мөнгөтэй, санхүүтэй, хэвлэлтэй, телевизтэй, сайттай ийм бүлэглэл байгаа. Одоо энэ бүлэглэл бол өөрсдөө Эрдэнэттэй холбоотой маш бизнес хийдэг, шахаа хийдэг. Над давж ирсэн мэдээлэл
захирлыг хаан жимсээр дуудаж энэ гэрийг үргэлжлүүлж тэр гэрээ нь юу юм бэ гэхээр энэ цахилгаан станцын 3-р цахилгаан станцын захирал ан 2 гэж залуу. За энэ 42 сая долларын бараа материал шахсан байдаг. Энэ бүх баримтны байна. Энэ ос хил дээр байна. Та нарын хуваагаад авч болно. Дараа нэгнээс хуулаад авч. Энэ дээр бол ингээд яг энэ материал байна. Цаашаа дамжуулчихмаар. Тэр доор нөгөө юу нөө тэр эрдэнтийн гэрээнүүд нөө 2004, 5, 6 оны одоо нэмд орж шинийг авахгүй. Онуудад энэ хүмүүс эрдэнтэд тэр ан 2 гэдэг итгээд одоо энэ захиалгын станцын захирал хийж байгаа ан 2 гэж осын нөхрөө энэгээр дамжуулж одоо 42 сая долларын бараа нийлүүлсэн байдгийг. Тэгээ энэ гэрийг алтан ууийг эрдэнтийн захирлыг дуудаж үүрэгдсэн. За энэ дээр их сони юм байдаг. Хан хуу гэж компани. Хан хуу. Тэгээд 2 тонн хаан хуу нийлүүлсэн. Энэ юм тийм санхүүгийн залилангийн нэг юм харагдаад байна. Наадаас юм байна. Хан хуу, хаан хуу 2 төрлийн. Улсын бүртгэлийн газар ан 2 гэж хүүхдийн нь байдаг шүү дээ. Та бүхэн мэднэ юм ямдарч байна. Улсын бүртгэлийн газар би одоо энийг харт хийх над байгаа. Энэ ан 2 хаан хуу, ан 2 хан хуу гэж 2 ан 2-тай компани байсан юм шиг байна. Тэр манай юмд орчих яг урт хартаа үн чинь. Тэнд бас өөрчлөлт оруулсан байх магадлал байгаа юм. Юу бол одоо шалгаж чадахгүй байгаа дуусахгүй байна. Ер нь бол энэ асуудлыг би шалгая. Мөнгө угаасан хэрэг байна. Манай тариалах хэрэг мөн гээд сүүлийн 3 сар одоо ажилтны тэмцэх газар прокурор хандаад бас ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй байгаа. Гэхдээ өнөөдөр одоо намайг ингээд дуурснаас хойш ажилтны тэмцэх газар прокурор хөдлөх байх. гэж харж байгаа. За хэргийн тухайд бол одоо та нар бүтээ тэрнгөө хэвлэл мэдээлэл энэ ярьж байгаа хэлж байгаа хүмүүсийн манай прокурорын зүгээс хийсэн мэдээлэл энтрийн хэмжээнд мэдээлэлүүд бол байгаа тийм үү? Татаад одоо сануулаад богинохон зөвлөлөж өгөх хэргийн талаар тийм үү? За мөрдөн байцаах хэлцийн дарга манай урандаа багсаг. Хоёр байрас болчихсон. Уу баахан миг хөтлөхгүй. За 1998 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улсын хурлын гишүүн 9 зориг нь бусад алагдсан иргэн талаар бол хэл мэдээлэл хэрэгсэл зөндөө гарсан. Энэ иргэн талаар ард том хэл мэдээлэл хэрэгсэл баггүй мэдээлэлтэй байна. Гэхдээ сүүлийн үед энэ иргэн гүйцэтгэгч толгойдох хэрэг шийдэгдснээс хойш хэл мэдээлэл хэрэгсэл ард түмний дунд болохоор энэ иргэн бол зохиомл хэрэг байсан. Хүнийг гүтгэсэ, хэлмэгдүүлсэ гэх нь худал мэдээллүүд газар авч байгаа тул энэ бодит үнэн мэдээлэл өгөхөөр прокурор хүсэлт гаргаад прокурорын зөвшөөрлөөр нийтэд өнөөдөр мэдээлэл өгч байна. За та бүхэн бүгдээрээ мэдж байгаа Монгол улс нь эрх зүй төртөө нийгэм бүх нийгмийн харилцааг эрх зүйгээр зохицуулдаг. Эрх зүйд нь хуульд нь хэн юу хийж болох, юу хийж болохгүй хэрвээ зөрчил хүлээх хариуцлага нь дурдсан байдаг. За энэ иргэн шийдвэрлэх ажиллагааны иргэн байцаа шийдэхүүд иргэн шийдэх хуулийн хүрээнд зохицуулагддаг. Энэ хуулийн хүрээнд мөрдөн байцаагч нь гэмтэр үйлдсэн өвөл явдал гэмтэр үйлдсэн этгээдүүдийг онц тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа гагцхүү хууль заасан үнд журмын хүрээнд хүний эрх хэрэгчлэг дээдлэг нотлох баримтыг цуглуулах, шалгах, бэхжүүлэх үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. Хэрэг цуглуулсан нотлох баримтыг прокурор мөн давхар хянан үзэж шалгаад хэрэг энэ буруутай этгээд гэмтэр үйлдсэн хавцар цугларсан нотлох баримтаар тогтоогдсон бол хянан хилцүүлэхээр шүүгэн шилжүүлдэг. Шүүгэн хэргийн материалыг хянан хилцээд нотлох баримтын өрөөнд шийдвэр гаргадаг. Гэтэл энэ нотлох баримтын өрөөнд шийдэгч гэсэн бүх үйл явдал нь
Үйл нь нотлгоондоо тогтоогчсон байхад одоо хэр мэдээллийн хэрэгслэр энэ хэрэг нь одоо хэлс хэрэг үнийг хэлмэгдүүлсэн гэдэг нь одоо илт худал мэдээлэл байна гэдгийг та бүхэнд өнөөдөр залруулж хэлхийг хүсэж байна. Нэг асуулт байна. Энэ нэмбэр чигчүнтэй холбоотой 42 хуудас тагнуул гэсэн материал тухайн үедээ гарч ирсэн. Энэ материал тагнуулын байгууллагаас алдагдсан материал гэж яригдсан. Энэ тагнуулын байгууллагаас алдагдсан материал формоос орсон тагнуул. За зөндийн нэмд орж гэж хүн тагнуулын холбоотой энэ асуудал бол гадны тусгай албатай холбоотой байсан уу юу гэдэг асуудал. Ер нь бол энийгээр генерал Баатар өөрөө гомдол гаргасан. Тэгээд манай байгуул тэргүүнд дарга бригадын генерал Дон Чимбуу гэж хүнээр ахлуулсан ажлын хэсэг энэ хэргийг буцаж ер нь юу болсон яасан гэж шалгасан байна. Тэгээ энийг ер нь одоо нууцлалын зэрэглээс гаргахад боломжтой болсон. За ер нь бол энэ тагнуултай холбоотой юм уу гадны тусгай албатай холбоотой хамтран ажилласан, мэдээ зөөсөн, өгсөн, авсан, харьцсан гэдэг юм бол бас хэцүү л дээ. Жаргал сайхны хэрэг байна. Сайраны хэрэг байна. Пагам дулмын хэрэг байна тийм ээ. Одоо энэ Нямдаржийн өөрийнх нь хэрэг байна. Энэгээр бол би бол дотроо боддtiin. Ер нь бол бид нэг юм нэвтрүүлэг юм уу баримт кино юм уу хийж одоо өөр төрлийн албан хаагч өндөр албан тушаалтай улсуудыг гадны тусгай албатаас одоо болгоомжлуулах, сэрэмжлүүлэх ийм чиглэлээр бид нар бас ажиллах хэрэгтэй юм байна лээ. Тэгээд хорноосоо урвах хурал дээр нэг маргаан гараад ирсэн шүү дээ. Хорноосоо урвах гэж. Тэгээд нөгөө нэг хууль өөрчлөлтөө гэж санаж байна та нар. Тэрэн дээр чинь бид нар бол одоо хамт санаатай санамсаргүй нэг хамтран ажилласан нийтэргээ салгаж байгаа. Яг их орноосоо урсан уу? Ураагүй. Энэ 42 материал яг энэ байгууллагаас алдагдсан уу гэж би асуусан. 42 хуудас материал. За тэр үед алдагдсан юм шиг байна. Алдагдсан юм уу? Тийм. Яг таалтын үеийг дөрвөлж юу ням дөрвөлж түүнийг анх хоёр нартай холбоотой настай байдаг гэдэг хэлээ гэж бодож байна. Энэ одоо ажиллагаа цаашдаа яг хуулийн байгууллага ямар одоо шалтгаан явах вэ? Шалтгаан хүсэлт юм уу гаргахгүй. Хоёрдугаар энэ захиалагч гэдэг хүн нь улс төрч холбоотой ийм хүн болоод энэ тагнуул цагаараа энэ хөрмөр бүлгнэр хөдлөөд байдаг юм болоо захиалагчийг нь яагаад зааж болохгүй юм бэ? Захиалагчийг зарлана гэдэг их амарх юм байх. За хэрэг нь эхний асуултанд ч хариулж. Энэ анх хоёр гээд хүнтэй холбоотой хоёр анх хоёр байгаа. Хүүхэд нь анх хоёр. Одоо манайхны монголчууд ярьдгаар нэг хуурайдуу анх хоёр. Тий. Энэ хоёртой холбоотой асуудлаар бол одоо мөнгө угаасан байж болцсохгүй буюу бусад олон асуудлаар хуулийн байгууллагатай хамтрах ажиллаа бид түрүү хэлсэн 3 сар болж сандаа тавьчаад ингээд хүлээгээ сууж байна. Тэр байтугай нөгөө нэг анх хоёр дээр нь бас офшорын асуудал мэдээлэл орж ирж байгаа надад бол офшорын асуудал байгаа. Ингээд тэгтээ том анх хоёр шиг нөгөө цахилгаан станцын анх хоёр. Хүү анх хоёр шиг. Тийм мэдээлэл бас гаргацсан байна. Ингээд ийм эдгээр юмнуудыг би шалах болно. Хуулийн байгууллагатай. Асуултанд За захиалагчийг ил болох гэж. За би чамд яриа. За захиалагчийг ил болох гэж асуудал яригдаад байгаа юм. Бүгдээрээ мэдж байгаа. Энэ хэргийг үйлдсэн гүйцэтгэгч толбогдох хэрэг нь нотлогдоод шүүхээр эзлэн шийдвэрлэгдсэн. Одоо бол мөрдөн байцаалтай ажиллагаа үргэлжлээд захиалагч толбогдох хэрэг нь дуусаагүй байгаа. Гэтэл мөрдөн байцаатай ажиллагаа дуусаагүй байхад хэрэг цуглуулсан бүх нотлогоортой гаргаад тавьчих энэ хэргийн хувьцаа яаж шийдэх вэ? Хүн болгон мэдж байгаа. Энэхий логикийн асуудал. Тэгээд эрүүгээрээ хэн шийдвэрлэх тухай хуулиар мөрдөн шалах ажиллагааны үйл явц төлөвлөлт баримт сэлтийг бүгдийг нь мөрдөгч өөрөө нууцлах үүрэгтэй.
Хэрвээ задруулах юм бол эрүүгээр хэн шийдвэрлэх таваар эрүүгийн хуулинд дасан хариуцлагуудад журам тань. Ийм зүйл байна. Дуусаагүй. Баримтаа гаргаад тайлбарлах боломжгүй. Дараагийн бидний үйл ажиллагаа саад гарна шүү дээ. За энэ асуудал бол манай хариултын асуудал биш. Өмнө нь өөр мөрдөх гадны шалгалтаар шийдэгдсэн асуудал. Ням дөржин хийхийг ахуй сэдэлтэйгээр бүр яг таглаад байгаа өөрөө. Энд дээр эсвэл улс төрчид энэ хэрэг рүү бүр ороод одоо юу гэх эрдэмтдийн хэрэг иш утган бэлэлтэй холбоотой хэрэг гэдэг ингээд бүх одоо олон нийтэд тараагдаад байгаа. Тэгэхээр тодорхой бүлэглэл улс төрийн бүлэглэл энэ дээр ер нь хаалт дарамт үүсгээд байна уу? Үгүй ням дөрж гэж хүн бол хоёрхан юм ярьж байгаа шүү дээ. Зоригийн хэрэг эрдэнэт. Тийм ээ. Тэгэхээр зоригийн хэрэг эрдэнэт гэж л хоёрхан юм ярьж байгаа. Өөрөө эрдэнэт шахааны бизнестэй. Энэ хэрэг нь эрдэнэтээс үүдэлтэй байх магадлал өндөр. Тэгэхээр ахуй сэдэлтэй одоо үйлдэгцэн хэрэг гэж үздэг. Мэдгүй та өөрөөс нь асуу. Хажууд нь өөрөө байсан байх юм. Өдний хүртэл тэгвэл энэ явдал гараад энэ одоо мэдээлэл тараах яагаад танаас ямар нэгэн тайлбар өгөөгүй юм бэ? Та махан төвшөлтэй өнгөж бодсон. Тэгээд та эрдэнэтэд энэ хүн шахаа идэг гэж яг баримтын ингээ үзүүлээд яриад арай өрөмжтэй биш үү? Зүгээр нэг улс төрчиг ийм байр суурь хэлэх хэрэггүй. Би сая баримт өгдөө шүү. Одоо нямдорч хүн одоо арай тавцны амтрын төрийн бодлого төрийн захиргааны удирдлагын газрын дараагаар ажиллаж байгаа хүн. Тэрний албанд ажиллах хүн ашиг сонирхлын төвчдөөс бас ажилтаа тэмцээд нэг ахсан. Энэ шалгаж үзсэн үү? Тэр ажилтаа тэмцэх газар бас сайд болох юм нямдорч сайд болох юм. За уучлаарай. Тэр их шаргал дараас асуусан байна. Манай ерөнхий газраас энэ бусдад ажиллаж байгаа нууцлын бизнес гадсан хэрэгүүдээр мэдээлэл боломжтой юм. Мэдээлэл цагдаагаар өгөөд боломжтой юм байна. За шинэ хуулиар сая хэрэгжүүлж ирсэн шинэ төрийн болон албаны нууц хуулиар Тэрнүүдийн ерхий газрын даргын зөвлөл харж энэ тодорхой хэргийг нууцлын зэрэгээс гаргахгүй тэндээ шийдвэр гаргана. Ажилтны тэмцэх газрын дараагаас нь дангаас өнгийн болж өгөхөс боломжтой байсан. Одоо дахиад төрөхөд байгаа хэлж байгаа гэсэн. Энэ зүйлээр мэдээлэхгүй энэ зүйлээр хамгийн зэрэгээс ташаал ёстой мэдгүй манад тийм асуудал. Ерөнхий сайд хүрээлэн эрдэнэт нарын хооронд тагсан гэдэг асуудал танад шахагдсан уу? Ер нь ёо үнсээс Хуучин сайд цагдаагийн дарга нарыг байлгаж байгаа. За зоригийн хэрэгэн захиалгчийг заах хэрэгтэй, энэ хэргийг ярих хэрэгтэй гэсэн. Тэгээ өнөөдөр багтаа тагнуулын ерөнхий газраас яг энэ хэрэгтэй холбоотой мэдээлэл тавьж байгаа. Тэгэхээр хуучин сайд тагнуулын газрын дарга хоёрын одоо зөрчилдөөн харагдах гэдэг юм л да. Энийг одоо бас төржүүлээд явчихна. Тэгэнгүүт та энэ дээр ямар нэгэн одоо мэдээж энэ ажилтны тэмцэх газрын даргыг чөлөөлөх асуудал хэрэглэн мэдээлэлээр шуугуулаад сошиалаар явагдсан байж байгаа. Яг энэтэй зөвхөн хуучин сайд тагнуулын ерөнхий цагдаагийн даргаас үүрэг өгсөн байх тагнуулын ерөнхий газрын даргаас хуучин сайдын одоо юм хууль бус үйлдэлүүд явж байгаа. Энэ удаа дараагийн үйлдэлүүд та ингэ залчлаа. Нэгсэндээ та хоёр ингэ дайн залчлаа л да. Энэ асуудал дээр бэлэн байгаа юу? Хуулиар л явж. Эрсдлийг юу ч хийж болж. магадгүй таны асуудал одоо хүндэт нь албан тушаал тийм ээ. Энийг та тооцоочгаад юм мэдээлж хийж байгаа юм жаа. Үгүй би бол хаанч ажиллаж байсан тэгээд хийдэг ажил ингэж явж байна. Тэр түрүүний асуудлыг харуулж байна. Хоёр нэр өндөр албан тушаалтай хүн үеийн тавсан тавсан. танайг мэдээд хийх бол таны үсээ асууж өгч байгаа юм да. Тэгээд дээр нь улсын хурлын гишүүн оюун эрдэнэ хөрөлсөх нарын бичлэгийг хөрөлсөх шадар сайд байх та хөрөлсөх дараа одоо ерхий сайд маань шадар сайд байх та өөрийнх нь амь насанд халтгаад байх шиг байна гэсэн гомдол мэдээлэл манад ирүүлсэн. Тэрийг бид шалгаад тодорхой хүн дагсан гэдгийн тулд тогтоож чадсан байна. Дагсан буюу бусад асуудлыг бид нэр цагтаа байдлын газар өгсөн. Ингээд өөр хийх үү. Нийтийн зүгээс зоригийг нэртэй болгож бусад өмнө бас ажлын секторт ажилласан нэртэй
шаардлага байсан юм аа зүйлийг бас сүүлийн үеийн юм хариуцлага. Тэгэхээр зэргээр нээлттэй явуулах нь олон зүйлстэй биелэх боломж багтав. Нээлттэй болно шүү дээ. Бүх юм нээлттэй болно шүү дээ. Эцээ болтой. Тодорхой хугацааны дараа болох. Үүсгэгчийг Одоо 19 жил бид нэр энергийг хүлээж болж одоо боловсруулж ирчээд захиалагчийн асуудал яг яригадаад ирэхээр ийм их том байдалд энэ ажлын хэсгийг тараах сонирхол хүмүүс байх шиг байна. Улс төрийн бүлэглэл энд ер нь дараа нь яагаад тэгж хурцсан юм бэ? Учир шалтгаан юу байсан бэ? Энэ л биш. нийтдээ ингээд 10% 10 Энэ ажлын хэсгийг ингэж их тараасан ба. Дандаа юм доош тараасан. Энэ 10 хэдэн жил энэ хэрэг манай эрүүгийн цагтаа бол маш мундаг сүлжээтэй байхгүй юу? Эрүүгийн цагтаа одоо бид нэр тэр хүний өгсөн мэдээллийг өмнө аваагүй байна гэж бол байхгүй. Таанд хэн дарсан тэр нь сонио. 10 удаа ажлын хэсгийг өөрчлөлт өөрчилсөн байна шүү дээ. 10 удаа. 4 удаа. Тэнгүүтээ одоо ингээд ажлын хэсгийг одоо дараа өөрчилсөн. Тэр дундаа ажлын хэсэг дотор ажиллажсэн албаагчдын амьдсан алдах тийм юмуд одоо нэг хэсэг мэдээлэл байдаг бүрэн бид мэдээлэл өгдөг л та. Тэгээ одоо ингэхдээ дахиад шалгаж байгаа ажлын хэсэг магадгүй өөрчлөлт магадлал өндөр болоод ирэхээр энэ мэдээлэл хийж байгаа юм болов. Тэгж байна. Яг би тэгж байна. Дээр нь өөрөө энэ улс төрийн албан тушаалчтай баг. Энэ хөлцөө сайд бол. Тэгэхээр нөлөөлж байгаа байхгүй. Хэрэгт шууд нөлөөлж байгаа юм. Өөрөөсөө захиалагчийг даргын гэдэг нэрийн дор ажлын хэсгийг өөрчлөөд бусад хуулийн байгууллагад ажилт нь ингээд нөгөө сарниух гаргах авах байна гэсэн мэдээлэл. Магадгүй өндөр. Өөрөө том бизнестэй. Энийг юу хохироо Том бизнестэй гэж бидний шахаа өөр юм. Бид түрүү тань тайлбарласан. Энэ хэргийн маань мөрдөн шалгажлаа дуусаагүй. Одоо нэг утасны үзүүрээс бариад авсан ингээл явж л байна шүү дээ. Дундуур нь ажиллаа тавьчих юм бол өөр асуудал болно да. Наад нээлттэй болох юм байна. За ингээд усна. Баярлалаа. За юм уу та.